Бүгд өдрийн мэндийг хүргэе шулмарс мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ ээлжид мэргээрээ гэж хэлэх гээд байна. Ээлжид видеороо уулзч чадсан маш их баяртай байна. За өнөөдрийнхөө видео орохлоор зэрэг би 2 дугаар сарын астрологийн хураангуйг ярих гэж бодлоо. За энэ астрологийн хураангуйг би newsletter шинээр гаргасан байгаа. Тэгээ 7 хоног болгон манай шулан tarot.com вебсайт дээр бүртгүүлсэн хүмүүс рүү маань ерөнхийдөө нэг юм гараг ирсэн мэдээлэл те хэмдрэл урамшуулалт за тэгээд одоо энерги шилжилт хөдөлгөөний талаарх тийм сонирхолтой мэдээллүүдийг ерөнхийдөө newsletter-ээрээ, email newsletter-ээрээ явуулдаг болж байгаа. Техникийн жоохон асуудалтай байгаа. Яг хүн болгонд хүрч чадахгүй байх шиг байна лээ. Тэрийгээ засаж байгаа. Тэгээд ямар ч байсан энэ хугацаанд 3 newsletter явсан. Тэрний сүүлийнхэн сая 1 өдөр гарсан newsletter болохоор зэрэг 2 дугаар сарын хураангуй байсан баггүй астрологийн хураангуй. За яагаад би яг 2 дугаар сарын астрологийн хураангуй хий гэж бодсон бэ гэхээр зэрэг энэ сар бол маш олон одоо нэлээд том шилжилт хөдөлгөөнүүд хийгдэж байгаа ч явагдаж байгаа. Тэгээд тэр дундаас хамгийн миний сонирхлыг татсан болохоор зэрэг нэг яг шилжилт хөдөлгөөн болохоор зэрэг бүр 7000 жилийн туршид болоогүй ийм хөдөлгөөн болвол анх удаа ерөнхийдөө баг хүн төрөлхтний түүхэнд шахуу те болж байгаа. Тэгээд энэ нь ямархуу үйл явдлыг татахыг бол бас маш их сонирхож байгаа учраас ерөнхийдөө өөрөө хоббироод энэ мэдээллийг сайн ухаж ингэж гаргаж ирсэн байгаа. За тэгэхээр хэдүүлээ шууд эхнийхээ юмнаас яриад явъя. За 2 сарын 1-нд болохоор зэрэг Арслангийн ордонд цас тэргэл сар гарсан байгаа. За Арслангийн ордонд тэргэл сар гарахаар зэрэг ерөнхийдөө ямар энергийг илэрхийлдэг бэ гэхлээр сая хэдүүлээ яг энэ өнгөрсөн хэдэн хоногудад бол нэлээд мэдэрсэн байх магадлалтай нойр шууд ерөнхийдөө хулжих магадлалтай байдаг. Сэрвэгнээд сайн удаж амарч чадахгүй тий янз бүрийн айгу тод зүүднүүд одоо зүүдлэх гээд байдаг. Ер нь сар болгон тэргэл сарны үеэр бол ингэдэг. За тэгээд Арслангийн ордод яг гарч байгаа тэргэл сар гэхэлэр зэрэг энэ үеэр бид нэр өөрөө ирэхгүй ингээд өөрийгөө илэрхийлмээр ч юм уу те нэг юм далаацтай ямар нэгэн үйл хөдлөл авмаар те хүнд ийм хилээгүй ингээ амаа барьж исэн үгээ хилчмээр ч юм уу те тиймэрхүү юм оволцсон сэтгэл хөдлөл маш их мэдрэгдсэн байх магадлалтай. Заримын хувьд бол сэтгэл санаа нэлээд дээшээ доошоо басан байх магадлалтай. За дотоод хүүхдийн хүсэл мөрөөдөл тэмүүлэл за тэгээд сүүдрийн талаас болохоор зэрэг шарах иймэрхүү зүйлсүүд бол их сэтэрч гарч ирсэн байх магадлалтай. Тэгэхээр энэ үеэр өнгөрсөн 3-4 хоногийн хугацаанд бол хүмүүсийн сэтгэл санаа нэлээд дээшээ доошоо ерөө савлгаа ихтэй байсан байж магадгүй хэсэг хугацаанд ингээ марцсан байсан шархууд эргэж сэтэрсэн байж магадгүй хүүхэд насны ямар нэгэн дарагдсан байсан юм дурсамж бас сэтэрсэн байж магадгүй тийм иймэрхүү зүйлс нэлээд их басан байж магадгүй тийм ерөнхийдөө бол бусдад өөрийгөө шударгаар илэрхийлэх өөрийн хэмнэл за тэгээ дүрх стил тийм бүтээлчтэй сэтгэлээ ер нь гадагшаа юм задлах хандлага бол эрс нэмэгдсэн байх учиртай тийм. За тэгээ энэ үеэр бол хин нэг нь хэлж амжаагүй үгсийг хэлсэн байж магадгүй. Зарим нэг харилцааг бас эцэлсэн байж магадгүй. Яа гэвэл тэргэл сар маань өөрөө дуусгаар болгох тэ юм хэсэг дүүргэх хэмжлэн зүйлсийг бас илэрхийлдэг. За тэгээ харилцаануудын сөрөг эрчмээс бас эрчмийн юм циклээс тойргоос гарсан байж магадгүй. Тэгэхээр ямар нэгэн бас заримын хувьд бол муу зуршлаа бас хаях сонголтыг хийсэн байж магадгүй. За ерөнхийдөө бол шууд 2 сарын 1 маань бол ингээд тэргэл сарнаар эхэлсэн байгаа. За 2 сарын 13-нд болохоор зэрэг санчир гараг хоньны орд руу шилжиж орох байгаа. За санчир гараг маань бол миний өөрийн агүй их нэг дагдаг гэх юм уу те шилжил хөдөлгөөнийг нь аль болох анзаардаг юм гараг байдаг. Яа тэгвэл Aquarius буюу хумхын ордныхон, материйн ордныхон энэ санчрын нөлөөнд бас айгүй их байдаг. Яг уул нь бол уламжлалтаар хумхын орд маань бол санчраар удирдуулдаг байж агаад сүүл астролог дээр өөрчлөлт гараад Юранусаар юу яадаг Тэнгэрийн вангаар удирдуулах болсон байгаа. Гэхдээ санчрын энерги бол хумхын ордныханд бол маш их мэдрэгддэг гэж би бол анзаарсан. За anyways тэрнийх ямар ч холбоотой. Гэхдээ ямар ч гэсэн санчир гараг гэдэг энэ гараг маань өөрөө ийм айгүй тийм бүтэц те сахилга баттыг жааяг ёс журам хязгаарлалт за тэгээд үүлийн өөр за тэгээд буян гэх мэтчлэн иймэрхүү айгүй тийм барьцтай дэг жаягтай зүйлсийг авч явдаг гараг гэж байгаа. За энэ гараг маань сүүлийн 2 жил хагасны хугацаанд бол загсны ордон дээр байрлаж исэн. За загсны орд маань бол бидний дал тухамсар зүүн сайван тий за тэгээд зүүд зэрэглээ төөрөгдөл иймэрхүү нэг юм
им манан будантай юм шиг юм байгаад исэн байж магадгүй. Үүний нөлөөгөөр хүмүүс заримын хувьд бол хэрвээ яг ашигтайгаар энэ эрчмийг ашиглаж чадсан хүмүүсийн хувьд бол өөрийнхөө янз бүрийн юм далд байдаг айцуудтайгаа нүүр тулсан, донтолтуудтайгаа нүүр тулсан, архинаас гарсан, тамхинаас татгалзсан тийм иймэрхүү зүйлсүүдийг хийсэн байх учиртай. Тэгж чадаагүй хүмүүсийн хувьд бол ерөнхийдөө л нэг юм нүднийхээ урдуур ингээд юм тавилсан юм шиг ингээд нэг юм жоохон төөрөгдөлтэй яг юу хүсэж байгаагаа мэдэхгүй, юуны төлөө яваад байгаагаа ч ойлгохгүй нэг юм айгүй юм манан будан дунд бүдчихсэн энергитэй байсан байхаа. За тэгээд мөн дээрээс нь зүүн совин тиймэрхүү зүйлсүүд бол бас хязгаарлагдчихсэн байж магадгүй. Өмнөх шигээ сайхан хангалттай мэдээллүүдийг чанал хийх хэцүү зүүн совингороо дамжуулж мэдээллүүдийг шууд буулгаж авахд жоохон төвөгтэй маш амархан юм төөрөгдөлд ороод исэн байж магадгүй. Тэгээ энэ бол ялцчгүй санчрын нөлөө байсан. За одоо тэгэнгүүтээ санчир гараг маань 2 сарын 13-наас эхлээд албан ёсоор одоо хоньныхоо орд руу шилжиж орж байгаа. За хоньны орд маань болохоор зэрэг өөрөө альва зүйлийг манлайлж хийх дуртай, ерөнхийдөө нэг юм жоохон төсвөр төвчээр багтай, юмыг хүлээгээ суугаад байдаггүй, шууд өөрөө ингээд амбицлаад үйл хөдлөл авдаг юм орд байдаг. Тэгэхээр санчир гараг маань болохоор зэрэг хоньны ордон дээр хоньны орд руу шилжиж орж байгаа хоньны ордоор аялж байгаа гэхлээр зэрэг ер нь бол санчир гараг бас л тохгүй хിവэрэ байгаа. За гэхдээ заасны ордон дээр бүр яалтчгүй үнэхээр тохгүй байсан. За одоо тэгээд хоньны орд руу орчингууд яаж байгаа вэ гэхлээр зэрэг ямар юм энергийн өөрчлөлт орж байгаа гэхлээр зэрэг ингээд юм хийх гэхлээр зэрэг жоохон ингээд базуулаад байгаа мэдрэмжтэй те. Яг нэг юм руу ингээд өсчих гэхлээр зэрэг шууд өсрээд орчиж болохгүй нэг юм хойшоо татагдсан байдалтай ийм энерги бол ирэх 2 жил хагасны хугацаанд бол илүүтэйгээр дамгаалах болно. За энэ үеэр аливааг одоо хязгаарлаж чангалж сахилга бат ингээд суулгадаг юм базуур гэж би бол санчир гарагийг нэрлсэн байгаа. Тэ энэ гараг маань хоньны орд руу орчихоор зэрэг яах нь гэхлээр зэрэг бид нэр хоньны орд маань бас бидний бие ялангуяа толгой молгойг бас авч явдаг байхгүй. Тэгэхээр зэрэг биен дээрээ маш их анхаарах, бие бэлдэр дээр эрүүл мэнд дээр анхаарах, сахилга баттай байх тэртэл дээрээ те эрүүл зав хоололдог болох, за дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг болох иймэрхүү зүйлсийг хийхэд бол маш таатай байж чаднаа. Хэрвээ энэ эх 2 жил хагасны хугацаанд бид нар бүгдээрээ коллектив тэр чигээрээ тийм ээ энэ тал дээрээ сайн одоо дадал зуршил суулгаж чадах юм бол энэ нь насны юм болоод үлдэх магадлал маш өндөр. Яг л санчир гараг маань өөрөө угаасаа ингээд удаан хугацааны юм сахилга бат те зуршил юм дадал мадал гэдэг иймэрхүү юм маш дуртай байдаг. Тэгэхээр санчир гараг маань одоо хоньны орд руу ороод ирэхлээр зэрэг яг тэр талыг минь илүүтэйгээр ивэж өгнө гэсэн үг юм аамаа. Тэгэхээр эх 2 жил хагасны хугацаанд яалтчгүй сүүлийн үед бол ингээд олигтой бид дээр анхаарлаа хандуулж чадахгүй, сайн ойр авч чадахгүй юм яваад исэн хүмүүс байгаа бол эх 2 жил хагасны хугацаанд энэ тал дээрээ анхаарч өгвөл маш сайн байна. За мөн дээрээс нь аливаа зүйлийг хийхдээ эрсдлээ маш сайн тооцоолох хэрэгтэй. Ямар ч үйл хөдлөл авсан гэсэн за ер нь яг боддоор те одоо хөрсөн дээр жоохон буугаад нэг юм хийс зүрээр биш. За яг бодит эрсдэл нь юу вэ? За яг бодит хонжуур нь юу вэ те? Үр ашиг нь юу юм? Энэ тэр эднийг бүгднийг маш сайн тооцоолж шийдвэр гаргаж үйл хөдлөл авах тусам санчир гарагийн энэ одоо энергийг илүү сайн талдаа өөрийнхөө талд ашиглаж чадна гэсэн юм аа. Тийхгүй ингээд юм руу өсчээд юм руу ингээд нэг юмнаас нэг юм руу өсчээд ингээд ах юм бол санчир гарагийн базаанд маш их орж байгаагаа мэдрэх болно гэсэн үг. За юм байна. За тэгэхээр 2 сарын 13-нд хоньны ордонд ингээд санчир гараг маань орчиж байна. За 2 сарын 17-нд мэдээж хэрэг шинэ сар тохиож байгаа буюу морь жилээ бид нэр хүлээж авч байгаа тийм ээ гал морь жилээ. За энэ маань болохоор зэрэг нарны хэртэлттэй шинэ сартай давхцаж байгаа. За шинэ сар маань угаасаа дандаа нарны хэртэлт дандаа шинэ сараар болдог. За нар сарны хэртэлт нь ерөнхийдөө бол бидний өнгөрсөн ирээдүйг холбож өгдөг, буян үеийн үрийг холбож өгдөг, хувь заяаны үйл явдлуудыг маш их тохиодог ийм зүйл байдаг. За хэртэлт бол ерөнхийдөө жилдээ 2 удаа тохиодог. Эхлээд нарны хэртэлт тохиогоод араас нь сарны хэртэлт тохиодог гэж байгаа. За тэгээ энэ хугацааг болохоор зэрэг энийг 2-7 хоног орчмын хугацаа байдаг. Энэ хугацааг хэртэлтийн үйлрэл гэж нэрлэдэг, мөн хэртэлтийн хонгил гэж нэрлэдэг байдаг. Энэ нь гэхдээ тийм ховор тохиолдол ерөөсөө биш, жилд 2 удаа угаасаа тохиодог. Гэхдээ яг энэ нэг юм одоо нэг сар орчмын хугацаа одоо сүүдөр үеийг нь оруулаад ирэх юм бол сар орчмын хугацаанд бол маш их юм хувь заяаны одоо үйл явдлууд өрнөж эхэлдэг байж байгаа хувь зайтай холбоотой тий. За мөн дээрээс нь энэ хугацаанд бидний гаргаж байгаа шийдвэр хийж байгаа сонголтууд бол нэлээд даацтай байдаг гэсэн удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай.
За энэ удаагийн маань энэ нарны хэртэлд бол хумхын ордонд тохиож байгаа мэдээж яг одоо нар маань бол хумхын ордоор аялаад явж байгаа хумхын ордныхны маань төрсөн өдөр болж байгаа. Тийм. За тэгэхээр энэ удаагийнх маань болохоор зэрэг хумхын ордонд тохиож байгаа гэхлээр ямар одоо үйл явдлуудыг илүүтэйгээр татаж байгаа гэхлээр зэрэг энэ хугацаанд бол бид нар ирээдүйн рүү чиглэсэн, нийгэмлүүлүү илүү чиглэсэн, хүмүүнлэгийн ажил руу чиглэсэн үйл явдлуудыг их ихэнх мэдрэх болно. Тэгэхээр нийгэмлэгтэйгээ яаж харьцаж чинь та зөвхөн өөрийгөө бодох биш, бусад одоо зөвхөн гэр бүлч биш те одоо нийгэмлэг Монгол улстай гэдэг ч юм уу, Улаанбаатар хоттой гэдэг ч юм уу те тэдгээр хороондоо тийм нэртэй хотхондоо ямар одоо үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Бид нэр хөршийн холбоог хэр авч явж байгаа гэдэг ч юм те. Тиймэрхүү юм нэлээд одоо хөндөгдөх магадлалтай. За мөн дээрээс мэдээж хэрэг хумхын орд маань өөрөө техник технологиг бас захирч авч явдаг учраас нөгөө хиймэл оюун ухаан техник технологитой холбоотой ийм үйл явдлууд 2 сарын 17 оны үеэс эхсүүлээд нэлээд идэвхжих магадлалтай гэж үзэж байгаа. Мөн дээрээс нь энэ үеэр бол ерөнхийдөө ийм бүтэж өгөхгүй байгаа, өгчөж булчирхаач биш те харилцаанууд эцэслэгдэх магадлалтай, нууц мэдээллүүд бас илчлэгдэх магадлалтай байгаа. Ер нь бол хэртэлтийн үе бол бас тийм амар үе бол байдаггүй. Энергийн хувьд бол нэлээд интенс буюу ийм дээшээ доошоо савлгаа ихтэй те. За тэгээд тэр тусмаа нөгөө хэртэлтийн энерги маань ингээд ороод ирчихэж байгаа болохоор зэрэг энэ шин сар тэргэл сарны нөгөө ийм буцалсан энерги маань бүр илүү ийм хэд дахин хүчтэй болж ингэдэг байж байгаа. За мөн дээрээс нь 2018 оны үдид яг юу хийж, юу эхлүүлж, юу бодож сэтгэж явсан нь одоо энэ 2 сарын 17-ны нарны хэртэлтээр бол дахин сөхөгдөх магадлалтай. Тэгэхээр 2018 оны одоо 2 сарын орчимд те амьдралд нь юу тохиолдож исэн бэ? Тэр үедээ юу зорж исэн бэ? Юу бүтээж явж исэн бэ? Те юуг эцэлж исэн бэ гэдгээ эргээд нэг хараарай. Тэгээд одоо цагтаа энэ зүйл яаж уялдж байгааг бас анзаарахад таатай байх болно. За энэ үеэр бол мэдээж хэрэг хитрхи их мансууруулагч бодис одоо хэрэглэх шаардлагагүй. Ерөнхийдөө одоо баяр наадам болж байгаа ч гэсэндээ идэж уух юм маш сайн тааруулах хэрэгтэй. Шөнө оройн цагаар ерөнхийдөө анхаарал боломжгүй ганцаараа явах хэрэггүй. Олон зуун хүнийг бүр амар олон зуун мянган хүнийг хамарсан үйл ажиллагаанд бол оролцохгүй байвал зүйтэй. Гэр бүлтэйгээ сайхан баяраа тэмдэглээд ингээд өнгөрүүлсэн хамаагүй нээлттэй байх болно. За тэгээд 2 сарын 17-нд ерөнхийдөө хэртэлтийн хонгил маань эхлээд 3 сарын 3-нд дуусах байгаа. 3 сарын 3-нд болохоор зэрэг тэргэл сарны хэртэлт гарнаа гэж үзэж байгаа. За ерөнхийдөө хэртэл маань бол иймэрхүү. За тэгээ мэдээж хэрэг гал морь жилээ бид нар хутаж авч байгаа гэхэр зэрэг нэлээд юм гал эрчмийг одоо 2 сарын 17-наас хойшоо мэдрээд эхлэх болно гэсэн үг ээ. Тэгээ яг одоогоор бол нөгөө нэг могоо жил маань сүүлээ шутарч байгаа. Тэгэхээр яг энэ хугацаанд бол хамаа намаагүй бас гинтийн айхтар том бодлогогүй алхмууд ер нь жоохон хийхгүй аль болох чийл нэг юм тайван байсан нь бол илүү үлзийтэй байх болно. Тэгээд мэдээж хэрэг гараг ирэхээс ингээд өөрчлөгдөнгууд шууд нөгөө нэг гал морь жилийн маань нэрээ гинт ингээд пүн гэдээ ороод ирэхгүй багаар ирчийг авах ийм байгаа шүү гэдэг бити мартаарай. За одоо нөгөө түрүүний яриад байсан гол юм ярих чинь. За тэр нь юу гэхээр зэрэг 2 сарын 20-нд Далайн болон Санжир гарагийн маш ховор холбоос тохиох гэж байгаа. За Далайн гараг маань болохоор зэрэг загсны ортыг мэдээд иргэшээдэг. Зүүн савн, зүүд зэрэглээ бидний даалд ухамсар, даалд бүх зүйлс, нууцлаг зүйлсийг дааж авч явдаг. Маш юм хийсвэр зүйлийг иргэшээдэг. Ийм гараг байж байгаа. За Санжир гараг болохоор түрүүний хэлсэнчлэн бүтэцтэй бүхнийг, бодиттой бүхнийг авч явдаг байгаа. За энэ хоёр маань уулзсан гэхлээр зэрэг ерөнхийдөө энэ хоёр 36 жилдээ нэг удаага уулздаг байж байгаа. За тэгэхээр 36 жилийн өмнө юу тохиож байсан бэ гэхлээр зэрэг 1989 он байсан юм байна. 1989 онд Монголын ардчилсан хавьсал явагдсан байгаа. Берлиний нөгөө Дайны холбогдлолтой тийм ээ Берлиний хан нуран унсан байгаа. Оросын холбооны улсын одоо нэг СССР гэж яриад байдаг шүү дээ. Тэр маань бас ерөнхийдөө засагчлал ингээд нуран унсан ийм үйл явдлууд бол тохиосон байхны. За яг шууд ингээд яг энэ хоёр гараг одоо уулзсан буюу одоо ийм холбоос үүсгэсэн конжункт хийсэн яг тэр өдрөө бол энэ үйл явдлууд ингээд бөөндөж тохиосон гэсэн үг ерөөсөө биш зүгээр тэр үед нөгөө идэвхжил нь явагдаад тэгээ жилийн сүүл рүү бол ийм том үйл явдлууд бол дэлхийн дахинд тохиосон байдаг байна. Тэгэхээр энэ нь яагаад байгаа вэ гэхлээр зэрэг ерөнхийдөө нэг ийм үнэхээр одоо биедээ дургу заяа шаал өөр зүйлийг хүсдэг, эрэлхийлдэг юм хоёр хаан уулзаад за одоо ингээд энэ
улсынхаа одоо хүмүүсийн төлөө хоёлаа гар нийлж хамтарч ингээд ийм засаглалаа өөрчлөх ийм юм хийхгүй бол болохгүй нэ. Хоёлаа шал өөр, хоёлаа бие биендээ дургу. За гэхдээ ямар ч байсан хамтарч байгаад ингээд хүүхдүүдийнхээ төлөө тэгээ улс орныхоо төлөө гэдэг ч юм уу ийм өөрчлөлтүүдийг авах шаардлага нь болцсон байна. Окей, за нөгөө уулзалтаа хийе гэдэг ийм үе байх нэ. Тэгэхээр 36 жилийн өмнө ийм зүйл болж исэн. Тэрний өмнөх 36 жилийн өмнө бас баахан юм байсан. Гэхдээ би тэрийг бүгднийг дуртаад яах вэ? За энэ удаадаа болохоор зэрэг бүр илүү онцгой, бүр ховор байдлаар энэ хоёр маань уулзж байгаа. Яагаад вэ гэхээр зэрэг Тэг Градус дээр хоньны ордон дээр уулзж байгаа юм байна. За астрологи болохоор зэрэг энэ градусууд өөртөө айгүй тийм онцгой юм үүрэг оролттой утга учиртай бэлэгдэлтэй байдаг. Тэг градус бол мэдээж хэрэг бас маш чухал байдаг. Хоньны орд бол өөрөө хамгийн ихний орд байдаг. Дандаа хоньноос эхэлж явдаг, хонь хөргөө явдаг тий. Тэгэхээр ингээд бүр ингээд цоо шин одоо миллениа гэж ярих юм уу тий, цоо шин ийм 90 үеийг эхлүүлж байх магадлалтай. Яг 0 градус дээр хоньны ордонд бол бүр 7000 жилийн өмнө уулзж исэн юм байна. Тэгээ тэр үед бол юу болж ирснийг бид нар одоо барагтаал бол мэдэхгүй шүү дээ, тийм ээ. Тэгээ тэр үеэс ингэж одоо үлдэж ирсэн судар мудар нэг их байхгүй. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бол бүр ингээд хүн төрөлхтний хувьд ийм цоо шинийн нэрийг орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ Санжир Далайн хоёр ер нь ингээд холбоос үүсгэх үеэр бол жоохон тийм замбраагүй байдал бол маш их үүсдэг, үүмэн сам их үүсдэг. Энэний ихтийн зорилго нь гол зорилго нь юу юм бэ гэхлээр зэрэг ингээд удааширсан, угширсан, богширсан тий ийм эдээ бэрийг шахаж гаргах удаах хугацаанд тогтоод үржил шимээ өгөөд дуусчихсан засаглалуудыг нураа унгаах зорилготой байдаг. Тэгээ шин зүйлийг хүл тавих тий шин зүйл шин ирнийг одоо эхлүүлэх. Тэгэхээр та бодоод үзэх юм бол ардын хөслийн огцснаар манай Монгол улсад бол бүр цоо шин нэг ийм бүлэм хэлсэн байгаа шүү дээ тий. Ерөнхийдөө тэрнтэй холбоотой, тэрнтэй ойролцоо үйл явдлууд бол тохиох магадлалтай гэж үздэг. Заавал тийм гэсэн үг биш. Гэхдээ ерөнхийдөө бол тийм зав. За тэгээд ихэнх астрологичид юу гэж тааж байгаа вэ гэхээр зэрэг энэ үеэр бол бослого өмнө сам уу ихээр явагдах магадлалтай. Яг 2 сарын 20-нд биш ч гэсэндээ ерөнхийдөө 2 сарын 20 идэвхжил нь явагдаад эх саруудаа тийм энэ бүхэл бүтэн 36 жилийн тойрог цикл эхэлж байгаа учраас ямар ч байсан энэ үеэр идэвхжил нь явагдаад за тэгээд одоо 2026 ондоо багтаад ийм янз бүрийн үйл явдлууд маш ихээр тохиох магадлалтай гэж үзэж байгаа. Шууд утгаараа одоо засаг нуран унжиж болно. Дэлхий дээр янз бүрийн улсуудад төрийн эргэлтүүд явагдаж иж болно. За том одоо хүмүүсийн нууцуд илчлэгдэж иж болно тий янз бүрийн юм засагчлал юм аврах том одоо дэлхийг тэр чигтэнд базаад байгаа том компаниудын хувьд юм том өөрчлөлттэй одоо бүр засагчлалын өөрчлөл бол явагдах магадлалтай гэж үзэж байгаа. За тэгээ 2 сарын 20-нд юмыг яаж мэдгүй байлуулах бас хитрхи дэндүү олон хүмүүсийг хамарсан хэдэн зуун мянган хүнийг хамарсан одоо үйл ажиллагаанд тий концерт ч юм уу тиймэрхүү юмд нэг их оролцохгүй байвал зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ үеийн энерги бол маш тааварлахад хэцүү айгуу тийм volatile буюу замбраагүй энерги үүсэж байгаа гэж байгаамаа. За тэгээ шинэ идеологиуд, шинэ зарчмууд, шинэ зорилгууд бол тодорхойлогдох магадлалтай. Тэгэхээр яг энэ үеэр бол юу болох нь маш сонирхолтой. Яг хувь хүмүүс дээр болохоор зэрэг нэг амар сүртэй мэддэггүй. Гэхдээ нийгэмд юм том үйл явдал болоход бол айгүй тийм далд байдлаар хүмүүсийн далд ухамсарт оюун санаанд угаасаа нөлөөлж байдаг. Яг тэр чигээрээ нөлөөлнө гэж үзэж байгаа гэсэн үг ээ тийм. За тийм юм болж байгаа шүү манайхаа. За 2 сарын 26-нд будын буцал загсны ордод болох байгаа. За будын буцал маань болохоор зэрэг бидний оюун бодол өдөр тутмын ажил төрөл за хэл яриа бичиг цаасыг хэрэгшээдэг юм гараг байдаг. Тэгээ энэ маань одоо буцалтанд орчхороо зэрэг яадаг вэ гэхээр зэрэг энэ зүйлсүүд дээр нэг юм жоохон доолдлууд удаашрлууд үүсэж эхэлдэг гэж байгаа. За буд гараг болохоор зэрэг жилдээ 2-3 удаа буцах хөдөлгөөнд ордог. Тэгээ нэг орохдоо сар гараа ордог гэж байгаа. Сүд рүү юм ихтэйгээ нийлээд тий. За тэгвэл 2 сарын 26-нд бод маань буцалтанд орох нь байна. Сүд рүү энэ бол ерөнхийдөө 2 сарын 20-оос хойшоо болол мэдэгдээд эхэлнэ. За энэ удаадаа болохоор зэрэг загсны ордод тохиож байгаа. Тэгэхээр бидний зүүн совин далд тухамсар түрүүний ярьсан юмнууд тийм ээ загсны ордтой холбоотой эдгээр зүйлсүүд бол шууд нөлөөлөх болно. За энэ хугацаанд бусадтай үйл ойлголцох магадлал ихсэн. За таны эксүүд эсвэл тантай харилцаа болцсон найзууд, холын хамаатнууд, иймэрхүү хүмүүс тантай холбоо барьж магадгүй.
За ялангуяа загсны ордонд явж байгаа учраас донтолд жоохон сэтрэх гэж магадгүй хэрвээ та ингээ алкогол хэрэглээ болцсон явж байгаа бол ч юм уу эсвэл никотин хэрэглээ болцсон явж байгаа бол энэ үеэр донтолд сэтрэх гэж магадгүй учраас төвчээртэй хүчтэй байгаарай. Тийм донтолд их сэтрэх гэж магадгүй энэ бол яг загсны ордны иргэшээлтэй холбоотой зүйл явж байгаа гэсэн үг шүү. За мөн дээрээс нь мэдээж хэрэг нөгөө нэг классик те уламжлалт одоо хүмүүсийн агүй сайн сонсцоо нөгөө нэг техник технологи дээр асуудлууд үүсэж болно. Машин зшин эвдрэх те утас компьютер иймэрхүү юмнууд эвдрэх иймэрхүү магадлалтай. Тэгэхээр энэ дээр яаж бэлтгэх вэ гэхээр зэрэг хэрвээ та за би ер нь нэг одоо машина үзлэгт оруулах цаг нь болцсон хэтэрсэн яваад байгаа да гэж бодож байгаа бол эвдрэл гэмтэл гарахаас өмнө очиод үзүүлээрээ. Үйлчлэгнүүдээ аваараа тосмосоо солиулаарай. Тэднийгээ сайн хийгээрэй. За тэгээд будын буцалт бол дандаа муу зүйлийг дууддаг юм ерөөсөө биш ээ. Будын буцалт бол яагаад болдог вэ гэхээр зэрэг бид нэрийг нэгдүгээрт жоохон амар гэж хэлдэг байхгүй жоохон амраа бити амир яараатай жоохон хойшоо суугаад нэг юм өөрийгөө тайвшруулаа гэж хэлж байгаа үе байдаг. Нэгдүгээр хоёрдугаар болохоор зэрэг хуучин зүйлсийг сэргийхэд маш ээлтэй байдаг. Тэгэхээр ялангуяа хэрвээ та одоо хэсэг хугацаанд те ямар нэгэн хоббигоо орхисон байсан бол энэ үеэр тэр хоббигоо эхлүүлэхэд таатай те хийн гिचээ дуусгаж чадаагүй орхисон ажил байгаа бол тэднийгээ дуусгахад маш гоё ээлтэй байж чаддаг. Маш амжилттайгаар хүмүүс хойшлуулаад яваад байсан ажлуудаа будын буцалтын үеэр бол бүтээгээ сайхан нам там болгож авдаг байгаа шүү. Тэгэхээр энэ үе бол маш ашигтай үе байж чадна. Зүгээр зөв юм дээр төвлөрөх хэрэгтэй байдаг. Тэгэхээр яг дуусгаж чадаагүй ажлуудаа шуталж дуусгахад бол маш таатай үе юм шүү. 2 сарын 26-наас нэг 3-7 хоног орчим үргэлжлэх 3 сарын дундуур хүртэл үргэлжлэнэ. Яг надад юу нь бол байхгүй. Би тэрийг нь бичиж аваагүй байна. Тиймээс ямар ч байсан иймэрхүү том зүйлс бол 2 дугаар сард тохиох гэж байгаа. За эдгээр одоо шилжилт хөдөлгөөнүүд хинд хамгийн их мэдрэгдэх вэ гэхээр зөв хумхаа ордны нар сар мандалттай хүмүүс, хоньны ордны, загсны ордны, арслангийн ордны нар сар мандалттай хүмүүс мэдрэгдэх болно. Яг гэвэл юу маань нөгөө хэртэлт маань хумхаа ордон дээр явж байгаа, хумх арслан хоёрын тэглэг дээр явж байгаа. За тэгээд загсны орд руу маш олон ордууд биш гаргууд шилжиж орж байгаа. Тэ? За хоньны орд руу болохоор зэрэг нөгөө санжир манжир за тэгээд нөгөө хоньны ордон дээр бас санжир далайн вангийн уулзалт энэ төр болж байгаа учраас эдгээр ордны нар сар мандалттай хүмүүст бол амьдралд нь маш том өөрчлөлтүүд энэ 2 дугаар сард орж ирэх магадлалтай. 2 дугаар сарын гол энерги болохоор зөвхөсөө хувьсал тэ өөрчлөлт, эцлэлт, шинжилэлт за тэгээд дээрэс нь гал эрчим байгаа. За тэгээ астрологийн хураангуй маань ерөнхийдөө иймэрхүү нэлийн астрологийн том үйл явдлууд болж байгаа. Тэгээд өөр энэс ч олон зөндөө олон шилжилт хөдөлгөөнүүд болж байгаа. Гэхдээ би хувьдаа яг хамгийн сонирхолтой гэж бодснуудаа та хэдтэй уламжлалаа. Ингээд энэ видео та бүхэнд маань таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд 2 дугаар сар хэр байх нь хэдүүлээ хамтдаа ажиглацгаая. Тэгээд хэрэв үнэхээр маш сонирхолтой онцгой зүйлсүүд болох юм бол комментээр энэ видео руугаа буцаж ирээд бусадтайгаа болон надтай хуваалцаж өгөөрэй. Бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцай. Бүгдээрээ баяр таа.